Улсын хурлын цаг тав мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Өнгөрчөө 7 хоногт шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилох асуудал олонний анхаарлын төвд байсан юм. За ингээд нээлттэй сонсгол болоод чуулган байнгын хорооны хуралдаанаас томилон хүргэе. Анхаарлаа хандуулна. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн тухай хуулийг 2021 оны 1-р сарын 15-нд шинжилэн баталсан. За энэ оны 3-р сарын 1-ээс шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлээд байгаа. За ингээд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн сахилгын хороо үндсэн хуулийн байгууллага шинээр байгуулагдаж байгаа. За шүүхийн сахилгын хорооны 9 гишүүнтэй. За 9 гишүүний шүүгч бус 5 гишүүнийг улсын хурлын нээлттэй томилгооны сонсгол хийж улсын хурал томилно. За ингээд шүүгч 4 гишүүнийг бол нийт шүүгчид өөрсд дундаасаа сонгохоор ингээд зааж өгсөн. За өнөөдрийн байдлаар шүүгч 4 гишүүнийг нийт шүүгчдийн анх дугаар хурал бол 10 сарын 14-нд төрийн ордонд болсон байна. За ингээд нийт энэ бүх шүүгчид хуралдаж шүүгч 4 гишүүнийг сонгочихсон. Энэ 4 гишүүн ажилдаа орчихсон байна. За өнгөрчөө 7 хоногт шүүгч бус 5 гишүүнийг тэгвэл нээлттэй 5 гишүүний нээлттэй томилгооны сонсголыг явуулж улсын хурлын томилох процесс ажил өнгөрсөн 7 хоногт болж боллоо. За ингээд нээлттэй томилгооны сонсголоос та бүхэндээ хүргэе. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3-р сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан шүүхийн эрхийг зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт материалыг хүлээж авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг парламент цэгийн цахим хуудсанд байрлуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсэг ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигч тодруулан улсын хурал санал болгох гэсэн 8 үе шатын хүрээнд зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Давхарбаяр, Ариун Туяа, Мегмар Цэрэн, Хашбаатар, Эрдэнэ Чулуу нарыг шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд санал болгож байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдэд нэр дэвшигчдээс Эрдэнэ Чулуун, Давхарбаяр, Ариун Туяа, Мегмар Цэрэн, Хашбаатар нар бол ажлын хэсгээс олонхын саналыг авч ингээд нээлттэй томилгооны сонсголоор орж ирсэн. За нээлттэй томилгооны сонсголтоор эдгээр хүмүүс гишүүд болоод ажлын хэсгийнхний асуусан асуултанд хариулж за ингээд өөрсдийнхөө хийж хэрэгжүүлэх ажлын талаар өөрсдийг болно товч танилцуулсан байна. 2013 онд хуульчдын анх дугаарыг хурлаас баталсан Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлага хорооны үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа. За яагаад вэ гэхээр энэ анх удаага Монгол улсад хэрэгжсэн Монголын хуульчдын холбоог байгуулж за энэ хүрээнд дотор хуульч нарын мэргэжлийн үйл ажиллагааны дүрм гэдэг зүйлийг батлаад за энэ хүрээнд дотор мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзэж байгаа гомдлыг мэргэжлийн хариуцлага хороогоор шийдвэрлэхээр ийм бүтэц зохион байгуулалтыг бий болгосон. За энэ хүрээнд мэргэжлийн хариуцлага хорооны гишүүнээр 2013-аас 2016 онд ажилласан өөрийнхөө ажлын туршлага чадварт үндэслэж энэ сахилгын хороонд ажиллахаар нэрээ дэвшүүлсэн юм аа. Эрх зүйн индекс өндөртэй орнуудын туршлагыг судалж сахилгын хорооны бие даасан хараад бус байдлыг бол ажилуулахад бол мөн энд бол туршлага судалж бол олон улсын баримт бичгүүдийг судалж судалгаа хийнэ гэж бодож байгаа. Нөгөө талаар өмнө нь байсан ёс зүйн хороо бол орон тооны бусаар ажилладаг байсан. Орон тооны бусаар ажиллахад бол өөрийн үндсэн ажил дээрээ бол давхар ажиллахад нэлээд маш их ачаалттай, нэлээдгүй их гомдол маргаанууд бол ирдэг. Тэгэхээр одоо бол оронтойгоороо бол орон тооны ажиллаад шүүхийн тухай хуулинд сахилгын хорооны чиг үүргийг тодорхой заагаад за мөн шүүгчийн хориглох болон үүргэжүүлсэн заалтуудыг маш тодорхой заасан болохоор бодож шанаж явсан ажлуудаа бол хийхэд бол төхөмтөө болсон гэж бол үзэж байгаа. За шинээр эмхлэн байгуулагдж байгаа сахилгын хороонд орж ажилласан тохиолдол чанартай гүйцэтгэлийг удирдлага болгож ажиллана гэж бодож байгаа. Өнөөдөр бид нэр альж төрийн байгууллагт бид нэр үйл ажиллагааны хэрэгжилтийг одоо анхаарч ирсэн цаг үе ирсэн тодорхой үр дүнд хүрч ажиллах бах гэж бодож байгаа. За миний ажлын туршлагаас шалгах ажиллагаа хийж исэн учраас тодорхой хэмжээнд шүүхийн зөрчил сахилгын зөрчил шалгах ажиллагаа хийхэд бол асуудал гарахгүй гэж бодож байна. Гадаадын бусад улс орнуудын
шүүхийн сахилгын хороо, ёс зүйн хороо, шүүгчдийн ёс зүйн зөвлөл эднэр янз янз нэртэй байдаг юм байна. Ийм байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж, сайн туршлагыг нэвтрүүлж ажиллана гэж ингэж ойлгож байгаа. Шүүгчдийн авилга ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байгууллагатай авилга ашиг сонирхлын зөрчил төсөөллийн эндгэс цар хүрээг боддоор тодорхойлох зорилгоор шүүхийн ерхий зөвлөлт төрийн бас байгууллагатай хамтран судалгааны ажил зохион байгуулна. За хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүгч, улсын яллагч, өмгөөлөгч нарын давтамж тохиолдлуудыг бас энэ дүн шинжилгээ хийж үзэх шаардлагатай гэж бас үзэж байна. За томилгооны сонсол бол одоо олон нийтийн анхаарлын төвтэй байсан. Томилгооны сонсголт иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд бол оролцож одоо эдгээр нэр дэвшигчдээс сонирхсан асуултуудаа хариулт авч байсан. За мөн одоо улсын хурлын гишүүд томилгооны сонсголт нэлээд идэвхтэй оролцож одоо нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авсан. За мөн байр суурь илэрхийлж байсан. Асар хариуцлагатай албан тушаал дээр та хэд очих гэж шүү дээ. Өмнө бол нэг дүрм журам за сайндаа л шүүхэн хуулийн дагуу байгуулагдж ирсэн ёс зүйн хороо, мэрэгжлийн хороо, сахилгын хороо л гэж байсан бол одоо та нар чинь бүр үндсэн хуулийн байгууллагад гишүүнээр очих гэж шүү дээ. Тэгээд үндсэн хуулийн байгууллага чинь өөрөө шүүгчийг төдөлзүүлдэг, огцруулдаг, бусад сахилгын шийтгэл ногдуулдаг гэд асар том эрх мэдэлтэй байгууллага болж байгаа байхгүй юу. Тэгээ эсвэлх нэ байдаг. Энэ бол одоо миний л бодлоор шүү. Хариуцлагатай бөгөөд тэр болгон хүн хүсэж байхаар ажил биш шүү. Тэгээд та нар маань одоо эрх биш ажил төрлийн туршлагатай, амьдралын туршлагатай хүмүүс уучраа мэдэж юу хийхээ мэдэж очиж байгаа байхаа гэж би найдаж байна. Шүүхийн сахилгын хорооны гишүүдэд шүүхийн хуулиар 3 үүрэг тухайлан оногдуулсан. Үүний нэг нь мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх үүргийг та бүхэнд хүлээлгэсэн байгаа. Мэдээж өв төгш боловсрсон хуульч гэж бол байхгүй. Тэгтээ та бүхэн Монгол улсын шүүгчдийн зөвхөн сахилгын ёс зүй алдсан хэргийг шийдэхгүй. Энэ удаагийн шүүхийн сахилгын хорооны өмнөх ёс зүй хорооноос гол онцлог бол шинээр байгуулагдах шүүхийн сахилгын хороо нь шүүгчдийн хуулийг хэрэглэж зөв шийдсэн эсэх, буруу шийдсэн эсэх тухай мэрэгжлийн үнэлэлт өгнө. Өөрөөр хэлбэл та бүхэнд шүүгчдээс илүү шүүгчдийг шүүх гэж байгаа учраас шүүгчдээс илүү мэдлэг ур чадварыг та бүхнээс нэхэж шаардна. Та бүхэн нь бол анхны жим татуулах нэ. Анхны сэтгэл гэдэг бол хүчтэй байдаг. Та бүхэн олиггүй байвал энэ бидний хүсэж зорж хийсэн энэ реформ баларч унана. Та бүхэн олигтой байвал энэ ард түмний хүндэтгэлийг хүлээж цааш улам батжиж цайз мэгт бэхжих болно. Процесс бол удаан явах тусмаагүй сайн байдгийг. Асуултууд олон байснараа процесс удааснараа мууддгүй сайжирдаг. Ягаад гэвэл энэ явцад хүний цаад юм гарч ирдэг. Төвчээр, бодлын төвлөрөл, асуултыг даах чадвар, шийдвэрээ тухайд гаргаж байгаа байдал, үйл хөдлөл, сэтгэл хөдлөл гэдэг. Тэгэхээр ийм учраас бол энэ юмуд чинь давхар шалгалтанд орж байгаамаа гэж одоо хэлмээр байж байгаа. Шүүхийн тоо бол маш дэлгэрэнгүй зааж өгсөн. Нийтдээ одоо 44 төрлийн алдааг гаргавал сахилгын хороо тухайн шүүгчид одоо хариулах тооцоор байгаа. За ер нь бол урд өмнөх одоо шүүхийн тоо хуулиудын маань одоо нэг алдаа болвол энэ сахилгын зөрчлийг нэг бүртэн зааж өгөөгүй. За тийм учраас тодорхой одоо хэрэг дээр, тодорхой нөхцөл дээр маргаантай эсвэл одоо субъектив байдлаар сахилгын зөрчлийг одоо тооцох юм алдаа гаргаж ирсэн. За тийм учраас энэ удаагийн шүүхийн тоо хуулиар энэ сахилгын одоо хорооны гишүүд бол маш өндөр түвшний одоо мэрэгжлийн болон ёс зүйн үйл ажиллагаа эрхлэхээр байгаа шүү. За түрүү Арднаас гишүүн бас хэлсэн ёс зүйн зөрчил болон мэрэгжлийн одоо алдаанаас үүдэлтэй сахилгын зөрчлүүдийг та бүхэн маань одоо нягтлан шалгаж хараад бус шудраг байдлаар
шийдэх ёстой. За ер нь бол энэ шүүхийн тоо хуулийн одоо 50 дугаар зүйл, за 51, 50-ын одоо 2 дахь зүйлүүд бол та бүхний одоо хуулиа дээдлэн заман одоо ёс зүйн зөрчил, мэржлийн алдааг одоо ялган салгах энэ ажлыг чинь одоо зааж өгсөн байгаа. За ер нь энэ олон улсын түвшинд бол энэ шүүгчийн ёс зүйн алдаа, за мэржлийн одоо алдаанаас үүдэлтэй энэ хариуцлагыг бол ингэж дэлгэрэнгүй зааж өгдөг. За тийм учраас анх удаага энэ шүүхийн тоо хуулийн дээр бид нар энэ томоохон дэлгэрэнгүй зааж нэг бүрчлэн алдаан зөрчлүүдийг оруулж өгсөн. За энэ болгон бол та нарын одоо хийх ажлын чинь гол одоо зөв чигийг заах болно. За тамилгааны цас бол нэлээд олон цаг үргэлжилж тал талын одоо оролцоог хангасан ийм үр дүнтэй тамилгааны сонсгол болсон. За сонсголын одоо дараа байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаас улсын хурлын гишүүдийн нэр дэвшигчдээс асуусан асуулт хариултуудыг товчлон хүргэе. Цаашдаа одоо бид нар бас энэ хууль журам дүрмэндээ бас өөрчлөлт оруулд юм уу? Их хурлын гишүүдэд бас нэг өөрсдийнхөө ихтгэл үнэмшлэр саналаа өгчих боломжийг нь олгомоор байна. Яг одоо байнгын хорооноос ингээд 5 хүн оруулаад ирдэг. Тэгээд тавуулангийн дэмжих гэцүү, дэмжихгүй байх гэцүү ийм одоо асуудал ингээд тулгаад одоо байдгийг бид өөрчлөх ёстой байхаа. За үндсэн хуулийн дээр хуульд заасан үндслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь төдгөлзүүлэх, огцруулах болон сахилгын бус шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажилланаа гэж заасан. За энийг шүүхийн тухай хууль дээр оруулж өгөхдөө шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг олон нийтэд нээлттэй ил тод тодорхой одоо процесс журмын дагуу ажлын хэсэг байгуулагдаж шалгаруулж улсын их хурлд оруулнаа. Ингэхдээ байнгын ороонд хууль зүйн байнгын ороонд сул оронтоон дээр нэмэх нь 2 хүнийг оруулж байна гэсэн хуультай. Энэний дагуу бид нар хууль зүйн байнгын орон дээр сул оронтоон дээр 2 хүн оруулахаар ажлын хэсэг маань ажилласан. За нэр дэвшсэн нийт одоо түрүүн би хэлсэн 28 эсийн хүнээс 24 хүн сонгон шалгуулалтанд оролцсноос одоо энэ 5 нэр дэвшигч олонхын санал авсан. Одоо бусд одоо нэр дэвшигчнэр маань олонхын санал авч чадаагүй. Ийм учраас одоо 5 оронтоон дээр одоо оруулж ирсэн. За хууль зүйн байнгын ороо өчигдөрөөс суралдаад энэ 5 нэр дэвшигчийг дэмжсэн. За урд нь бол энэ их хурлын гишүүдийн одоо бүрэн эрх рүү одоо халдж байгаа эсвэл тулгаж оруулж ирж байгаа асуудал биш ээ. Одоо улсын их хурлын гишүүд маань улсын их хурлын чуулган нэгдсэн чуулганы хуралдаан дээрээс санал хурааж дэмжихгүйгээр одоо эцсийн шийдвэр гарна. Ингээд л бол одоо хэн нэгэн одоо оролцож тулгаж нөлөөлж байгаа зүйл байхгүй. Дэмжихгүй бол энэ 5-аас тавлаач унах бололцоотой зарим нь одоо сугараад үлдэхс бололцоотой. Шүүгчдийн хувь заяаг дэнслэнэ. Шүүгчд сахилга ёс зүй ямар нэгэн хууль зөрчсөн хариуцлага гаргасан байна уу үгүй юу гэдгийг дэнслэнэ. Мөн л одоо ямар нэгэн одоо зүйлээс, хүмүүсээс, улс төрөөс ангид хараат тус байх ёстой ийм одоо чухал томилгоо. Тэгээд өнөөдөр бас гишүүд нэлээд нухастай ярьж байна. За ямар нэгэн одоо хариуцлага алдсан этгээдийн одоо толгойг илж сахилгын хариуцлагыг хөнгөрүүлж болохгүй. За мөн одоо ямар нэгэн хүний дарга нарын захиалгаар хүмүүсийг хилмигдүүлж шийтгүүлж болохгүй ийм л одоо том одоо зөвлөлийн гишүүд өнөөдөр томилогдож байна. Тэгэхээр энд байгаа хүмүүстээр бас ийм одоо туршлагатай олон жил энэ салбарт ажилласан, олон жил энэ салбарын одоо хүмүүсийг бэлтгэжсэн ийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр энэ дээр бол олон шүүлтүүр даваад орж ирж байгаа учраас итгэж байна, бас дэмжиж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих хэсгээр санал хураалтыг явууллаа. За нэр дэвшигч давхар баярыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4, нэр дэвшигч Ариун Туяаг 79.1, нэр дэвшигч Мягмар Цэрэнг 86, нэр дэвшигч Эрдэнэ Чулууныг 76.7, нэр дэвшигч Хашбаатрыг 84.1% нь тус дэмжсэн тул шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний томилох тухай улсын хурлын тогтоолын төслийг баталсан юм а. Шүүхийн сахилгын хорооны шүүгч ус гишүүнээр сонгогдож томилогдож байгаа нь өндөр албан тушаал зөөлөн суудалд очиж байгаа хэрэг биш шүү. Энэ бол хүн засаглдаггүй, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шүүхэд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, шүүгчдийн үйл ажиллагааг эрс шинжлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг эргүүлэн авчрах, шүүгч засаглалын нэр хүндийг өргөх, ард түмнээс өгч байгаа үүрэг даалгавар шүү гэдгийг дахин хатуу анхааруулж хэлье. Ёс зүй сахилга хариуцлагыг эрхэмдэж, шударга ёсны үлгэр дуурайлуулж, шүүхэд төдийгүй нийт нийгэмд шударга ёс тогтоохын төлөө
шин шударгаар зүтгэж ажиллахыг та бүхнээс хүсье. Энэ хууль сахиулах байгууллагуудын хурал дээр, хуульчдын хурал дээр ерөнхий шүүгч Монгол улсад телефон justice байгаа утасны үзүүрт хэн байхаас өөрчлөгддөг байдлыг дасан зогсоох ёстой гэж хэлсэн явдал бол өнөөдөр шүүгтч тэр хууль дээдлэх ёсонд оршиж байгаа хамгийн том бэрхшээл гэдгийг хатуу санаж ажиллахыг хүсье. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. За ийхүү Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бол ингээд томилсон. За тэгвэл эдгээр хүмүүс одоо баасан гарагт ажлаа албан ёсоор хүлээж авсан юм. За ингээд шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажил мөн энэ 7 хоногт бол одоо болсон. За нээлттэй сонсгол болон чуулган байнгын хорооны хуралдаанаар одоо энэ асуудал орж ирсэн. За шүүхийн ерөнхий зөвлөл бол 10 гишүүнтэй байна. За 10 гишүүн нь одоо шүүгч бус 5 гишүүн. За шүүгч 5 гишүүн байх нь бүрэлдэхүүнтэй. За шүүгч бус 5 гишүүнийг нээлттэй сонсгол хийх, томилгооны сонсгол хийж улсын хурал томилно. За ингээд шүүгч бус одоо шүүгч 5 гишүүнийг мөн л одоо нийт шүүгчид дотроосоо хурлаасаа сонгох юм. За шүүгчдийн хуралдаанаараа энэ шүүгч 5 гишүүнийг бол одоо нийт шүүгчдийн хуралдаанаараа сонгочихсон байгаа. Одоо үйл ажиллагаагаа энэ 5 гишүүн бол ажиллаа хийгээд явж байгаа. За ингээд шүүгч бус 5 гишүүний томилгооны сонсгол өнгөрч үе 7 хоногийн лав гарагт болсон. За ингээд томилгооны сонсгол дээр одоо ажлын хэсгээс олонхын саналыг авч орж ирсэн одоо 5 нэр дэвшигчийг хуульцсан байнгын хорны дарга танилцуулсан юм. 31 нэр дэвшигч оролцохоор хүсэлтээ ирүүлсэн. За үүнийх нь одоо материалуудыг бүгдийг одоо шалгаад за 2 хүнийг одоо бүртгэхээс татгалзсан бичиг баримтын бүрдэл дутуугаас бич үзээд за 29 хүнийг сонгон шалралт хийхдээ бид нэр хуваарлахдаа суглаагаар хуваарлсан ажлын хэсгийн 10 гишүүн. Ажлын хэсгийн ахлагч бол аваагүй, хуваарлагдаагүй журмаараа. За үлдсэн 10 гишүүн дээр 29 нэр дэвшиг хуваарлаж авсан. За ингээд одоо 10 гишүүн маань 29 нэр дэвшигтэр одоо 3 сар үндсэндээ нэг 4 сарын хугацаанд 4-5 сарын хугацаанд үндсэнд ажиллагаа хийсэн. За сонсголд оролцсон улсын хурлын гишүүд болоод одоо оролцсон төлөөллүүд бол одоо за эдгээр 5 хүнийг сонгон шалгаруулсан ажлын хэсгийнхнээс бол одоо асуултуудыг асууж байсан. За өөрөөр хэлэх юм бол ямар шалгуураар энэ хугацаанд ямар журмаар энэ хүмүүсийг сонгон шалгаруулваа. Энэ талаараа бас тайлбарыг өгөөч гэдэг асуултууд маш их ирж байсан. За ажлын хэсгийнхний одоо яриаг та бүхэнд хүргэе. Эдгээр хүмүүсийг ямар процедураар хэрхэн яаж одоо сонгон шалгаруулсан талаарх тайлбараа тэд өгч байсан юм а. 11 хүнээс бүрдсэн мэргэжлийнх нь бол давмгаалсан энэ ажлын хэсэг бол энэ нэр дэвшсэн хүмүүсийг одоо хүнийх нь хувьд ялангуяа хуульчийн мэргэжлэр одоо хууль зүйн мэргэжлэр ажиллаж явах хугацаанд хэр зэрэг мэрэгсэн юм бэ? Мэдлэг чадвар, ур чадвар, ёс зүйгээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн юм уу үгүй юу гэдгийг нь судалж гаргаж ирэх ийм одоо үүрэгтэй гэж хэлж болно. Тэгээд шүүхийн ерхий зөвлөл дээр бол нийт 29 хүн нэр дэвшигчээр бүртгэгдсэн. За эндээсээ бол одоо ажлын хэсгийн 11 хүн болвол энэ бүх хүнийг одоо зэрэг судалж бол амжихгүй учраас угаасаа хуулиар бол илтгэгч гишүүн бол хуваарлагдаад өөрсдөө хуваарлагдсан хүнээ бол маш одоо гүнзгийрүүлж ингэж судалсан бичгээр ирсэн материалуудыг судалгаас гадна нэмж одоо материал цуглуулах 10-аас дээш хүмүүстэй одоо хүн нэр дэвших тус бүрийн талаар одоо ярилцах гих мэтлэнгээр бол судлаад дэлгэрэнгүй тайлангаа одоо тэр нэр дэвшигчийн талаар гарч ирсэн эрэг сөрөг мэдээлэл тэр сөрөг мэдээлэл дээр нэр дэвшигчээс авсан тайлбар гих мэтлэн зүйлийг тусгасан тайлангаа бол ажлын хэсгийнхаа бусад гишүүдэд одоо тараасан. Надад бол яг тийм мэдрэгдсэн тийм одоо 11 гишүүн ажлын хэсгийн гишүүнлээ бол ямар нэгэн тийм мэдрэгдсэн хууль бус болон одоо тэрийг дэмж энийг дэмж ардын намын өдөртөх зөвлөлөөс энтер гэж нэр өгөөгүй. Яг минийхээр. Тэгээд зохиц журмын дагуу л ажилласан гэж би бол харж байгаа. Журмын 1-7 дээр ажлын хэсгийн гишүүдийн ажиллах нөхцөлийг байнгоор хангана гэдэг. Бям цагт дарга бид нар баталгаа гаргаж өгсөн. Ажил үүргээ одоо хуулийн дагуу явуулсантай холбогдвол ямар нэгэн одоо дарамт шахалт ирэхгүй гэдгийг бид нар баталгаагаар гаргаж өгсөн байна. Тэгэхээр энэ дээр бол би хариуцлагатайгаар энэ шудраг явсан гэж хувь ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд бол би дотоод ихтгэл үнэмшлэрээ би бол энийг шудраг явсан гэж
үзэж байгаа. Хууль зүйн байнгын хороноос баталж өгсөн энэ журмын дагуу энэ журам дээр одоо ажлын хэсгийн гэлтгэгч гишүүд ямар одоо эрх үүрэгтэйгээр оролцох юм. За нөгөө талаараа одоо энэ өөрт одоо энэ санамсаргүй одоо суглааны одоо тохиолдлоор хуваарлагдсан одоо гишүүдийг нэр дэвшигчдийг хэрхэн яаж одоо үнэлж дүгнэлж дэлгэрэнгүй тайлангаа бичих нь бол илтгэж гишүүн одоо тус бүрийн одоо өөрсдийнх нь эрхийн асуудал юу журамд одоо заасан дагуу хийгдэж байгаа. Түнс ямар нэгэн одоо энэ ажлын хэсгийн даргалагчийн ч юм уу бусад гишүүдийн одоо бас нэг юм нөлөөлөл бас энд байхгүй маа гэдгийг бас хэлмээр байна. За ингээ шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 5 гишүүний нээлттэй сонсголын үйл ажиллагаанд бол одоо 21 ажиглагч хөндлөнгөөс ажиглаж оролцсон. За ингээд нэр дэвшиж буй хүмүүс бол одоо тус бүртээ гишүүдийн асуусан асуултанд хариулж тайлбар мэдээллийг өгсөн. Мөн одоо өөрсдийнхөө хийж хэрэгжүүлэх гэж буй ажлын талаараа бас одоо товч мэдээллийг өгч байсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч сахилгын асуудал маань өөрөө улс төрийн нэг бүтцээс хамааралтай байсныг одоо задлж байна. За тэгэхээр нэг хамааралтай ийм одоо байх үед бол одоо энэ хараат бус байдал дээр нь бол нэлээдгүй нөлөөлөх асуудлууд бол гарч ирсэн олон нийтийн зүгээс болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас нээлттэй бидэнд илэрхий болсон асуудал. За ийм одоо асуудлууд гарсан тохиолдолд шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй одоо хуралдаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр төрийн өндөр албан тушаалтан байгууллагуудын хувьд бол улсын дэд шүүхэд хандаж энэ асуудлыг цэцрүү хандуул шийдвэрлэх бусад байгууллагын бусад одоо албан тушаалтан одоо байгууллагын хувьд бол эрхэн зөрчигдсөн одоо хүмүүсийн өмнөөс одоо шүүгчийнхээ өмнөөс ажиллагаа хийх юм өргөжүүлсэн зохицуултуудыг бас хуулинд оруулж өгсөн. За энэ одоо хэрэгжиж явхад бол одоо нөгөө шүүгчийн одоо бие даасан хараат бус байдал асуудлыг шийдэх чадвар нь одоо өндөрснөө одоо энэ бол одоо үнэхээр зөв зүйтэй зохицуулт болсон гэж миний зүгээс харж байгаа. Шүүгчийг өөрийг хамгаалах гол нэг юу бол нөлөөллийн мэдүүлэг 2012 оны тухай 12 оны хуулиар орж ирсэн байгаа. Тэгэхээр нөлөөллийн мэдүүлгийг бол манай шүүгч нар бол би одоо яг тоог нь сайн санахгүй байна. Маш хангалтгүй бас бичдэг гэж үздгийн нөлөөллийн мэдүүлгийг хөтэлдэг юм байлээ. Тэгэхээр нөлөөллийн мэдүүлгийг бол батлах, тэгээ нөлөөллийн мэдүүлгийг хавц дэрхтээ оруулаад юу бичсэн байх ёстой. Тэр шүүхийн ерөнхий зөвлөл тэр дарууны даруй үнэхээр нөлөөлсөн гэдгийг үзэх юм бол тэгээ хариуцлага тооцох бүрэн боломжтой. Тэгээд шүүхийн тухай хууль дээр би ингээд хайлт хийж үзэхэд бол шүүхийн ерөнхий зөвлөл нийтдээ нэг 19-с 20 журам маягт энтер батлах ёстой юм билэ. Түүний нэг нь бол шүүгч түүний гэр бүлийн аюулгүй байдал одоо алдагдсан, аюул занал одоо тохиолдсон тохиолдолд шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай журам батлах ёстой байсан. Мөн нөлөөллийн мэдүүлгийн маягтыг зааврыг энтер батлах шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол бас шүүхийн ерөнхий зөвлөл бодлого боловсруулаад ажиллах бол боломжтой гэж үзэж байна. Хэд хэдэн одоо бодлогын баримтчгийг гаргахын зэрэгцээ энэ дээр бол мэд хэдэн энэ арга хэрэгслүүдийн бас загваруудтай байх хэрэгтэй юм шиг байна. Энэ дээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хэрэгэ хянан шийдснийхэн төлөө одоо аль нэг тал нь бол үргэлж нөгөө сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр тэр тал одоо эсвэл одоо энэ түүх чирэгдэлтэй маргаан дээр олон нийт дургуутсах, тэгээ сошиалар буллинг хийх, тэгээд гэр бүл үр хүүхдэд нь халт одоо нэр хүндээ гутаах зэрэг ийм тохиолдол хамгийн ихэнд бол бид бол ер нь хэрэг маргаа яагаад ингэ шийдэгдсэн тухай их мэдээлэл өгөх хэрэгтэй юм шиг олон нийт зөв үнэн зөв. Яагаад ингэ шийдвэрлэх болсон юм бэ? Үндэслэл нь юу юм бэ? Шүүгч гарч ирээд өөрөө тайлбарлаад ярих боломжгүй. Тийм учраас тэр мэдээллийг бол ялангуяа тийм онцгой олонний анхаарлыг татсан эргүүд дээр хуулийн ийм үндслээр нотлох баримтууд нэм байсан учраас энэ хэрэг маргаа ингэ шийдэгдсэн гэсэн мэдээллүүдийг нэгдүгээр дэх өгөх хэрэгтэй. За ингээд шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдтэй нэр дэвшигчдийг одоо сонгогчлуулах нээлттэй сонсгол бол амжилттай болсон. Ингээд маргааш нь хууль зүйн байнгын хороо олон чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал орж ирж хэлэлцсэн. Шүүхийн шинжилсэн хуулийн дагуу мэрит зарчмаараа 7 сарын хугацаанд нээлттэй ил тод шалгаруулад дандаа эмэгтэйчүүд гарч ирсэнд маш их баяртай байна. Улс төр ороогүй мэрит зарчмаараа шалгаад ирэхээр эмэгтэйчүүд гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр бол маш их эмэгтэй их хурлын гишүүний хувьд баяртай байгаагаа юуны өмнө хэлмээр байна. За асуултын хувьд 2020 оны шүүхийн статистикаас үзэхэд жилдээ 90 орчим мянган хэрэг маргаан шүүхээр орж шийдэгддэг юм байна. Тэгэхээр нэг маргааны ард одоо 2 тал байгаа гэж хамгийн багаар бодоход л 200 мянга гаруй иргэн шүүхээр үйлчлүүлж байна гэсэн үг.
Энэ шүүхийн үйлчлэгээ чанартай байх нь мэдээж эхний ээлжинд одоо шүүхийн шударга байдал, шүүхийн шийдвэрийн үндсэлтэй чанартай байдал зэргээс хамаарна. Гэхдээ үүний зэрэгцээ яг ард иргэдтэй нүүр тулж ажиллаж байгаа одоо шүүгчийн туслах, захиргааны ажилтнууд эдний одоо харилцаа үйлчилгээнээс бас шүүхийн үйлчилгээний одоо нэр хүнд чанар хамаарна гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ туслах захиргааны ажилтнуудын үйл ажиллагаа үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрвээ та одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болвол ямар ажил хийх вэ? Ямар санаачлагууд гаргах вэ гэдэг асуулт байна. Шүүхийн нүүр царай бол үндсэндээ л энэ хэдэн одоо ажилтнуудаас хамаарж байгаа юм. Юун дээр бол цаашид энэ дээр бол тэгэхээр шүүхийн үйлчлэгийн чанарыг бол сайжруулахад бол энэ хүмүүсийн үйл ажиллагааг одоо чанаржуулаад магадгүй одоо зарим үйл ажиллагааг нь бүр одоо жишг байдлаар ингээ стандартжуулах. За тэгээд бид нар шүүгчийн сургалтанд маш их анхаарал хандуулдаг. Яг түүнтэй адилхан захиргааны ажилтнуудын сургалтанд мөн анхаарал хандуулах ёстой юм билээ. Харин та бүхэн маань одоо тэнд ажиллаад энэ хүний нөөцийн тэр том байгууллагын шүүхийн ерөнхий зөвлөл 50 орчим журам батлах гээд гол ажил та бүхний өмнө ирж байна л да. Би даасан бодлого цаашдаа явуулж чадах уу үгүй юу? Та нарыг чадхад өнөхөр тийм систем, тэр нөхцөл орчин, тийм эрхцүү, тийм боломж тэр газар ч байна уу үгүй юу? Эсвэл улсын хурлаас та бүхэн бас энэтэй холбоотой ийм өөрчлөлтийг бидэнд бас оруулахад туслах хэрэгтэй байна. Эсвэл шүүхийн ерөнхий зөвлөлийг биедан ажиллах боломжийг олгохын тулд томилсон их хурл нь бас хяналтын талаасаа энэ тал дээр дэмжлэг үзүүлвэл зүгээр юм гэсэн ийм асуудал байгаа юу? Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад одоо миний одоо таамаглалт төсөөллөөр бидний 1 номерт хийх ёстой ажил маань нөгөө шүүхийн ачаалал байгаа тий. Ачаалал айгүй өндөртэй байгаа. Тэгээд ачааллыг бууруулахын тулд зарим орон нутагт болон дүүргүүдийн ачаал харилцаа адилгүй байгаад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө дагнсан шүүх байгуулах уу, тойргийн шүүх байгуулах уу гэдэг дээр судалгаа хийгдсэн байгаа. Энэ судалгаан дээр тулгуурлаад шүүх байгуулах тухай хуулийг бас улсын хурл руу оруулж ирэх байх гэж бодож байна. Тэр тохиолдолд та бүхэн маань бас сайн хэлцээд батлаад өгөөрэй. Хоёрдугаарт нь бас нэг анхаарч байгаа юм бол шүүх хөгжлийн бодлоготой байх ёстой. Тэгээ шүүхийн хөгжлийн бодлого дээр бас улсын хурлын гишүүд маань санал зөвлөмжөө хэлэх юм бол бид бас тэнд та бүхний зөвлөгөөний дагуу бас анхаарч ажиллах асуудлууд байх баха гэж бодож байна. Би бол тэр үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт бол сайн өөрчлөлт болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл хэдийгээр байсан боловч яаж босгох ба өрдүүлэх асуудал нь тодорхойгүй байсан. Намайг ерөнхий сайд байхад ч гэсэн бид жаахан буруу юм хийсэн. Шүүхээс 3, 2-ын хажуунаас ингээд нэг 5 хүнтэй болгоод 10 хэдэн хүнтэй байсан юм жижигрүүлээд тэрний шийдвэр гаргахад маш их нөлөөлөлтөй болж савсан ийм байдал байсан. Үндсэн хуулийн дээр оруулсан өөрчлөлтөөр бол юм сайжирлаа. Дээр нь бас шүүхийн тухай хууль одоо бас манай энэ хууль зүйн байнгын орооны гишүүдийг хэдэх санаач гаргаж бас чардааж бас зөв юм босгох гэж оролдсон. Тэгвэл сая харж байхад бас яхаа өөрчлөлмөр юмнууд бас байгаа юм байна. Яг хөө нэг дур бүгдийг хийж чадахгүй байх. Би энэ аж ахуй шинжтэй ярина. Та хэд одоо ингээл өнөөдөр хэдэн өдөр наан цаануулж байгаа очдөг тэнд чинь их тийм хүнд байдал байгаа даа. Шүүгчийг одоо шилж олно гэж юм байгаа. Би ер нь энэ танаас салбарын хүн биш мөртлөө хонглын хүн учраас хонглоор нь орсон хүн учраас энэ шүүгчийг чинь бэлдэхээс эхлэх юм байлээ шүү. Шүүгчийг бэлддэг тогтолцоо зөв буруу юу? Би бас их сургууль багшлж байсан эргэлзэж эхэлж байгаа. Тэгэхээр миний хувьд бол шүүгчийг сонгон шалгаруулахдаа юуг анхаарах вэ гэхээр за мэрэгжил мэдлэг ур чадварыг бол дүн чинь түүнээс гадна хамгийн гол юм одоо шүүхийн нэр хүндийг унгаж байгаа нэг гол асуудал бол шүүгчийн өөрийнх нь ёс зүй байгаа. Тэгэхээр шүүгчид нэр дэвшиж байгаа буюу шүүгчийг шилд сонгохдоо хамгийн нэгдүгээрт тэр хүний төлөвшил, зан төлөв, ёс зүй, зан төлөвийг бол анхаарч тэрэн дээр бол гол анхаарна. Тэгээд үнийг анхаарахын тулд яг юуг харах вэ гэхээр нэг номерт бол намтарчсан тэр намтрын судалгаа байх хэрэгтэй. Тэгээ хамт ажиллаж байсан болон сурч байсан найз нөхөд тэр хүмүүсээс бол ярилцлага хийх тэр хүний талаар сайн тодруулж ижиж тэр хүнийг сонгон шалгаруулна гэж бодож байна. За Хэлцэж буй асуудалтай холбогдуулан шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдэд нэр дэвшигчид улсын хурлын гишүүдтэй ашиг сонирхлын холбоотой эсхийг тодруулахаар айлгатай тэмцэх газраас одоо тайлбар мэдээлэл авах зүйтэй гэж ардсан нам үтсэн учраас 5 хоногийн завсарлага авсан юм а.
Ийхүү үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод шүүхийн тухай хуулиар шүүхийн сахилгын хороо болон шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн эхнээсээ тодорч эхлэв. Улсын хурлын цаг тав мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.